highest tree fall down. Mama, I'm fine, don't worry. Go back out. 4 цаг хүртэл юм ярьж суусан. Найзуудтайгаа ер нь уулзахдаа өнөө маргааш юм асуугаал өчигдөр юу исэн, өнөөдөр юу исэн, өнөө орой юу хийх юм. Тэрэндээ гол нь биш. Найз чи юу бодож явж гин, юу хийцүү байна тийм ээ. Тэр хүн юунд одоо эмзэглэж гин, ирээдүйд юу бодож гин. Тэр бүгдийг ингээд мууч бай, сайнч бай хамтдаа ингээд хуваалцах нь бол миний хувьд найз гэдэг хамгийн чухал зан чанар гэж боддог. Зөвчтөр тэгээ зөндөө уйлсан. Би бүр зөндөө уйлаа тийм ээ. Гурлаа нэг нэгээр уйлсан л та. Амар уйлсан. Тэгээ өглөө боссон ч бүр ингээд нүд хавцсан. Тэгээд одоо арай гайгүй царайтай болчихлоо. I considered K-Town a little bit. The holiday тэнэс болоо. Koreatown яваад Солонгос холоо. Би тур аим идэх дуртай байхгүй юу? Одоолтой нийлэхээр бүгд амар иддэг байхгүй юу? So би тур ер нь бидний хувьд бол амрал гэдэг бол амар хидэглээд юм дөө. Нэг шопинг нэг юм зүгцээсээ илүү гоё хоол идэх амрал. So K-Town очих юм бол амар идэн. Амар их Солонгос хоол. Докбоки. Юу гэдэг? Докбоки. Йорк нэг сони юм ингээд шөнө болохоор хогоо бүгд ингээд урд гаргаад тавьчихдаг. Би энийг анх айгу гайхдаг ус ахгүй юу. Хогоо арагшаа гаргаж тавьдаг. Санагдах байлангуяа одоо Бостон мостонд би л хизээч ингээд ийм том хогнууд яг гадаа. Тэгээ хогийн машин ирээл урдаас нь аваад явдаг юм биш үү. Тэгэхээр бас амар байдаг байна. Заавал ард нь очиж авах. Ингээд хахаа юм. Зөө. Нэг шавж байгаагаар авчиж байхгүй. Тэгээ үнгээр хажууд тавиад нийлээд ингээд нийлүүлээд хуураад амар гоё харагдаж. Thanksgiving-ээр айгуун чи суугэртэй. Thanksgiving ч бол одоо монголчуудын баяр бол биш ч гэдэг. Гэтэ анархчууд бол ерөнхийдөө гэр бүлээрээ найзуудаараа цуглардаг баяр гэж тэмдэглэдэг. Тэгээ бид нараас тэр баярыг далимдуулаад найзуудаараа гоё амралтаараа хамтдаа уулздаг. Бид нар үргэлжил завгүй байна. Үргэлжил ямар нэг хийх юм тавь штэ. Одоо чинь би энэ хоёрт өнөөдөр ингээд Нью-Йорк байгааг бол одоо өөр хийх юм байж л гараад л ирнэ ямар ч үед. Тэр юмд үргэлж байх л учраас хизээл бол хизээ хоошлуулчих чаддаг байх хэрэгтэй. Тэгэх юм бол бас гоё амьдрал ч юм уу тэнцвэртэй. Миний би бодож байгаа. Андраа хурдан ирээрээ. Араа хүүтэн байгаа. Окей. Ард тулаацуулах хэрэгтэй. Чи хэр удах юм? What's the ETA on your Нүрээ угаач. Андрын орыг нөгөө талын бас тулаацуулах хэрэгтэй. Тэгэхээр дэрийн тавьж байгаа бүх юм ингээд өргөн болгоод ингээд аль болох ингээд би өөрөө том болгоод тэгээд орон тулаацуулна. Хоолой үтсэж ярих гэсэн чинь. So, alright, so good morning. Эдгээр 4-5 цаг л унтсан. Гэтэ зүгээр одоо бас нүүр хамаанцлаа. Одоо бид нар Brooklyn Bridge явна. Тэгээд өчтөр амир хүнд хоол идэхэд хүнд юм зөндөө идсэн болохоор айгүй их солонгос хоол идсэн болохоор одоо жоохон гоё хөнгөн салат идчихэд гардаг гэж бодож байна. Тэгээд салат хийхэд бол би өнөөдөр нэг их юм ашиглахгүй. Би ч гэсэн хоёр төрлийн салат хийсэн.
Нэг нь болохоор Spring Mix гэдэг янз бүрийн навчны холимог. Нөгөөд нь болохоор Baby Arugula гэдэг. Baby Arugula салаатанд хийгээд аюу гоё байдаг шүү дээ. Ийм хөрхөн жижигхэн юм дээр монголоор юу гэдэг юм бол та хөрхөн хайр хөрхөн ногоо айгуу гоё дуртай жимснүүдээ зүгээр хэрчээд ногоон дээр хийчдэг. Тэгээ дээрэс нь жоохон бяцлаг хийгээд энэ болохоор зүгээр тийм mild cheddar-ыг авсан. Үнэрлэл би яг гоё үнэртэй гоё амтгахаар юм шиг санагдвал авчдаг. Түүнээс бол нэг амар тэр бяцлаг энэ бяцлаг гэдэг. Тэг ингээд хоёр ногоо хоёулын ингээд усан тэгээд тавьчлаа. За энэ ингээд тэгтээ би нэг галтгоогоо ингээд дор цэвэрлээ явах дуртай. Тэгэхгүй бол ингээд завааруулж байгаа дараа нь хоолоо идэж дуусчаад галтгоо руу харангууд бүр ингээд амар их юм цэвэрлэх стайл айгүй хэцүү. Тэгэхгүй ингээд дор цэвэрлээ явах юм бол галтгоогоо ерөн тэгэж их заваардаггүй. Ямарваа нэгэн хэрэгсэл хэрэглэхдээ дандаа би ингээд угаадаг. Тэр нь одоо яг хэдэн минут юм угаацсан байсан ч гэсэн дахиад яг усаар залгах юм санагдав. Энэ агаарт ингээд амар олон юм бактери байдаг. Тэр бол ингээд суудсан авчихсан. Жимсээ хоёул ингээд хийцэн. Хөрхө харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд хитрхи олон жимс хийх юм бол бас амт ч одоо яг аль руугаа төвлөрөхөө мэдэхгүй хитрхи амттай бол сэрвэхгүй гэж бодож байна. За тэгээ одоо бол хэдүүлээ бясалгаа ингээд бүрээ хий. Тэгээд би нөгөө бяслаг бүртээ юм олсонгүй. Гэтэ нэг ийм юм олчлоо. Ийм нэг ингээ гулгадаг юм байна. Тэгээ нүнгээр ингэж үтсэн чинь болж байгаа байхгүй юу? Янгот одоо ингээл хөрхэн дээрээс нь хийчихнэ. Аа гоё юм даа. Бяцлаг амар гоё тий. Гэтэ ер нь Монгол бяцлаг аюу гоё шүү. Ямар ч тийм нэмэл хайлцсан байхгүй. Айлын хоргууд зүлэгдэж өссөн үнэнээс гарсан. Монгол бяцлаг бол хамгийн гоё юм шүү монголчуудаа. Dream up a world of pirates, climb the highest tree, fall down. Mama, I'm fine, don't worry. Go back out. Бид гурав Brooklyn Bridge руу явж байна. Яг өөрийнх нь эхлэл хүртэл жоохон алхаж очих юм байна. Go to get all cleaned up and put away. Call it a day. Call it a day. Call it a day. За бид гурваас ингэж өөрөндөө гарчлаа. Талбартлан алхаад тэгээ одоо буцаж байна. Надад бол амар бас төлөө яа тэгвэл энэ бүр чинь бүр нэлээд том юм байна. Тэгээд яг тэр хөшөө нь болохоос нэлээд өндөр юм байна. Тэгээд нэг хөнгөө байдаг гэж бодсон чи эсрэгээрээ бүр пиг байд юм байна. Тэгээд доогоор нь маш их машин явдаг. Тэгээд би зөвхөн хувьдаа бодохдоо энэ гүүрэндээ амар талархмаар санагдлаа л та. Тэгээд энэ олон хүнийг ингээд даагаад энэ олон машинуудыг аюулгүй доогоороо зорчуулаад нөгөө тал хүрэж өгч байгаа би л дотроо жоохон сэтгэл хөдлөөд талархмаар санагдлаа. Тэгээ бас 2019 он гарч байхад бид нар ингээд бас ийм бэлгшээтэй ийм гоё том гүүрэн дээр гарч үзсэндээ бас дотроос very happy. Yeah. Call it a day. 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 Jackie Torre гэдэг very famous hot chocolate газар орчихлээ. Би hot chocolate-ийг амсч үзгээд ороод ирсэн байна. Тэгээд бид хоёр амар шейк уусан, амар бэлгсэн байна. Тэгээд хаваач амсч үзгээд ороод ирлээ. За амсч аха. Хатогно. Моя хам.
гоё юм уу? Доороо яг ихэд нөгөө жоохон хөөстэй. За амар л тийм. Амар тийм шоколадны ямар амар dark chocolate. Тийм dense chocolate. Би түрүү бүр амар live reaction хийсэн шүү дээ. Дараа нь үзчихэд амар гоё юм байна явах байсан юм ахгүй бүр яг reaction хийсэн. Амар хатан байна. Амар тийм оо Όλοι яг ингээд хүүхний намтай би ингээд жоохон бүр ингээд I don't know how else to say it. айгуу яг хар шоколад авчихсан юм байна. Тэгээд гоё Дуустал айгуу тийм аманд айгуу тийм шоколад яг тэр хүн шоколад хамтсан гэж жоо гашуун байна. хатан байна. За одоо болохоор Wall Street явлаа. New York Stock Exchange уусаа charging bull the fearless girl хоёрыг очиж хахаар Wall Street явлаа. Wall Street World Trade Center дээр одоо New York одоо мужийн нэлээд доод New York Stock Exchange-ээр ирсэн байна. Тэгсэн чинь ууг нь яг New York Stock Exchange-ийн урд нь нөгөө нэг бүх байдаг байхгүй. Тэгээ бүхэн урд одоо нэцшгүй одоо шантаршгүй хүч зоригтой охины тэр бэлгшээсэн хөшөө байдаг. Тэгсэн чинь тэр байхгүй болсон байсан. Тэгээ бид гурав хайж байгаа. Тэгсэн бол хайж байгаа. Олчлоо яг тэр яад байна. Жохоо зайж байгаа. Тэнд оо. Тэгээ энэ хөшөө болохоор одоо эмэгтэйчүүдийн одоо манифест хурц чадварыг илтгэсэн. Тэгээ ирээдүйд одоо маш олон компаниудыг одоо эмэгтэй хүмүүс өдөртөж авч явж чаднаа. Маш олон залуу хүчрэг эмэгтэйчүүд гарч ирэх болно гэдэг бэлгшээсэн. Тийм гоё хөшөө байгаамаа. Тэгээ тэрийг яг ингээд өөдөөс нь харуулад New York Stock ингээ харуулад тавьсан байна. Гоё юм аа. Wall Street-д Christmas-ийн баярыг ийм гоё чимэлсэн байна. Энэ A$AP Rocky-гийн LSD гэдэг дууны бичлэг шиг. Гэтэ тэр scene ямар ч тийм олон төрлийн гэрэл авахгүй нэг л төрлийн гэрэлтэй юм шиг. Нэг тийм бичлэг дотор ороод ирсэн юм шиг. Soho эндээс нэг номерын вагонд суугаад нэг хідэн зогсоол яваад очиж юм бэлээ. Soho очиж жоохон шопинг гэрээхэндээ бэлэг авъя гэж бодож байна. Дүүдээ жоохон хардчгүй аваад, тоглоом аваад ээжүүд болохоор уралханы хувц аваад болохоор срочны доогуур өмсдөг цагаан бодолк аваад унтлахны өмд авна. Унтлахны өмд үсгээ амар дуртай. Тэгээ бас тийм Starbucks ороод кофе аваад гэхдээ тэр кофег ингээд нунтаглуулыг хэлчихдээ ground хийж болох уу гэд тиймд аюу гой нунтаглаад өчтөө. Тэгээ Монгол руу аваа явах тэр нь аауд аюу гой бэлэг болт шүү. Сонирхолж хэлгээд Анараа баярлаа. Амар гоё амттай юм шүү. байна уу? Айгуу шүү. За би шууд лайв амлахаа хэлээ шүү. Авокадо тост гэдэг. Амра өндөр амар гоё шүү. Тагаач. Малгай залгаатайгаа ингээл хоол хийчихдээ юм байна хүмүүс. За аяга угаанаа. Нэр өглөө надад кофе авчирх гэсэн. Тэгээд амар хоол хийсэн. Тэгэхээр би аяга угаана. Чөтөр нэрээ амар хөөрхөн кино үзээд Set It Up гэдэг кино үзсэн. Тэр нь болохоор хоёр босс хоорондоо хоёр тийм туслах ажилчинтай. Тэр хоёр босс нь хоёулаа аягүй
муухай штэ гэдэг. Амар тийм хэрцгий боосноо. Хоёр хэрцгий боосон хооронд нийлүүлгээд нот төлөвлөгөө зохиогоод би нийлжтэй хөрсөн. Эмэгтэй хүн дундаа Аз эмэгтэйг айгүй тийм хүчрхэг өөрөөр харуулж чадсанаар таалагдсан. Тэр надад болж байгаа. Яг тийм нийгмийн хөвшгөл ойлголтуудыг эвдэх санаачлагтай тийм кино байсан гэж би харсан. Айгүй хөөрхөн нэтгтэй кино ихтэй таасан. Үзэрээ. Би түрүү жил юм уу? Түрүү жил юу үзсэн штэ. CS:GO Counter-Strike Major-ыг үзсэн. Counter-Strike Major гэдэг яг тоглолтын хүмүүс мэдэн тоглохгүй хүмүүст нь тайлбарч хэлэхэд Counter-Strike-ийн дэлхийн хамгийн том тэмцээн гэж хэлж болно. Яг мэргэжлийн тоглогчдын хоорондоо тоглодог. Би ч өөрөө тийм компьютер тоглоом тоглодог юм бол надад аягүй таалагдсан. Тэгээд яагаад таалагдсан гэхээр тэр чинь одоо 5-9-5 тоглож байгаа. Тэгсэн мөртлөө зүгээр нэг сакс тоглоод явхад бол яг ингээд хэдийн юм руу яг анхаарлаа хандуулж чаддаг. Тэгэхээр тэр Counter-Strike-ийн тоглоомор маш олон юм руу тэр тоглогч анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа байхгүй юу? Өөрсдийнхөө багийг хаана байгааг харах хэрэгтэй. Нөгөө багийн гишүүд хаана байна? Газрын зургийг харах хэрэгтэй, бомба харах хэрэгтэй. Тэгээ бас хоорондоо стратегтэй тоглох хэрэгтэй гэх мэтчлэн бүр би чинь тоглогч биш хүнд тэгж амар сонирхолтой санагдчих байсан. Тэгэхэд яг тоглох хүмүүст нь бол бүр айгүй сонирхолтой байлаа. Айгүй гоё. Үзэхэд ч бүр айгүй урамтай бүр стадионд байгаа бүр бүх хүмүүс орилж мэрлээд айгүй тийм наасартай үздэг. Тийм болохоор ирээдүйд бид нар одоо яг ийм тоглоом гэхтэр зүйлсээ entertainment хэлбэрээр үздэг. Бүр яг нийтээр entertainment хэлбэрээр үздэг болохыг үгүйсэхгүй. Тэгэхээр бас ийм сонирхолтой ирэмжүүд амьдарч байгаадаа маш их баяртай байна. За, аяга угаагаад дуусчлаа. Аяга маягийг бол ярилцуулах хэрэгтэй. Ерөөсөө тийм хэцүү асуудал биш. Муухай аяга ингээд угаалт бартаа угаагаагүй аяг үлдээгээд явах монголчууд аяга муу гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор аяга маяг бол ярилцуулах. Ер нь гэрийн ажлыг хийх аяга амархан юмыг амархан гэж бодчих. Амархан аяга хурдан ингээд ялцарч гэж бодонгууд чиний ингээд юмаа хийхээс өмнө чи ингээд сэтгэл санаагаа амархан гэж бэлтжиж байгаа байхгүй. Тэгэхээр яг хийх үед чи сэтгэл санаа чинь ингээд кодлогдсон. Өө энэ амархан гэж бодсон шүү дээ. Энэ амархан гэд аяга амархан хийгээд дуусчихсан. Тэгэхээр ерөөсөө тийм юмд гэр морон цэвэрлэх гэж битээ цааргалж байгаарэ хүмүүс. Тэгээд надад хэлбэлт мундаг хүмүүс мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд би тэгээ аяг угаах та. Энэ хүмүүс аяг угааж дуусчаад гүйцэтгэл аяг угааж дуусчаад гүйцэтгэл аяг муу гэдэг байхгүй юу? Гэт аяга угаацсан л бол аяга угаатна гэд аяг угаах дууссан гэж боддог үгүй байхгүй юу? Угаалтураа маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Тэгээ угаалтур чинь зөндөө бол ингээ хоол үлдсэн гэдэг. Ялангуяа яг энэ шүүлтүрт нь хоол үлдсэн. Тэгмээд энэ шүүлтүрээ цэвэрлэх хэрэгтэй байхгүй юу? Шүүлтүрээ цэвэрлэх үнийг хоолтой үлдсэн чинь аяг угаах юм гэж үзсэн. За тэр нэгж эхлээ шүүлтүрээ цэвэрлэх зэрэг. Юунгуудаа энэ бамбалцуураа маш сайн угаах хэрэгтэй. Тэгвэл бамбалцуураа угаагүй ингээ нийл савнтай хөөстэй ингээ хоол моолтой ингээ үлдээсэн гэдэг аюу заваа. Энэ бамбалцуур чинь бүх хоолны чинь тос ням бактери чинь энэ дээр ингээ авсан байгаа шүү. Тэгмээд энийгээ бүр ингээ бацаад угаагаад ариутгаад үлдээх хэрэгтэй байхгүй юу? Ягаад гэвэл тэгжиж энэ бамбалцуур чинь дараа чи аяг угаалтыг хийж чадна. За тэрнийхэн дараа угаалтураа угаах хэрэгтэй. Угаалтураа ингээд өөр тусдаа бамбалцуураар яг зөвхөн угаалтур угаах зорилттой. Тэгэхгүй угаалтур угаасан бамбалцуураараа дараа нь аяг угаадаг бол тас жоохон заваа. Тэгээд угаалтур чинь аяг угаадаг одоо байна л гэсэн үг байхгүй. Та нар заван байнд ороо хөвтөхгүй өстэй. Байнаа цэвэрлж байгаа ороо хөвтдөг шиг угаалтураа цэвэрлж байгаа аягаа угаах хэрэгтэй. За тийм л ам тэгээд аяг угааж байхдаа бүр нэлээд кино яриад өрсөлдөө угаалт аяг яаж угаахыг яриад өгчлөө. Тэгээд би бол та нарт заасан юм байхгүй зүр өөрийгөө бол яаж би яаж аяг угаадгийг хэлж өглөө. Тэгээд та нар авах юм байвал аваад хаях юм байвал хаяарай. Ингээд буугаад Upper East Side-д ирчлээ. Ийм гоё та. Нью-Йоркийн шат таксинаар амин хөрөн байгаа. Ваа.
Амар гоё өмсөлт. Тэгээд энэ чинь уур амьсгал айгүй гоё аа. Ото шин малгай өмсч бичлэн байхгүй. Таксур. Хоёр таксуртай юм. Dream up a world of pirates. Climb the highest tree, fall down. Mama, I'm fine, don't worry. Go back out to sea, sail home, sweet home, where the Нөгөө нэг Chuck Blair хоёр хурмаа хийдэг байхгүй юу? Кинон дээрээ. Хийснүүдийн хажууд ингээд мод тавиад хийсэн гэдэг ингээд check mark шиг тавьсан байгаа. Тэгээд тэрний нэг нь болохоор амраа хөрхөө өөрөө бичсэнээс $1 New York pizza гэдэг. Тэгээд одоо тийм гадаж бид нар хайж байгаа. Одоо дэвшсэн байна. Тэгээд өмнөөс блогийн удал би хороо идэж үзчихсэн. Гоё санагдсан байлээ. Үгүй очтой байна. Энэ ах бүр энэ дагаа бүх юмыг амжуулж байна. Тинчээ тооцоогоо хийж хүмүүс пиццагаа зарна. Тэгснээ ийшээ ирснээ пиццагаа өөрөө хийж байгаа. Тэгснээ энэ 100 руугаа пиццагаа хийж байгаа. Тэгээ одоо арай гайг болчлаа. Сая бол бүр амар их хүн очрлцсан байсан. Бүх энэ хардаа өөрөө одоо энэ миний гаргаад энэ газар зүгээр нэг л хүн амжуулчих зүгээр ямар ч тэгэж ажилдаа төрсэн юм алга. show me your soul. Baby, I'll show you mine. Show me your soul. Honey, it's way past time. How expensive do I have to be? Need I spell it out before you get it, baby? Show me your soul. And honey, I'll show you mine. This outfit болохоор амар гоё. Ийм гоё rose gold шилтэй шинэ авсан юм өмссөн. Тэгээд And a hint of colored buffalo chicken and celery. oh, That's so cute. Giving a more different vibe, but Shamelessly display Оо, энэ New York-ийн skyline-ийн зүйл. Тэгээд it's a memory of this whole trip. 10 сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр бид гурав autograph гэдэг тийм юу явах чинь. Тийм концерт лөө. Тэгээ autograph гэдэг тийм хамтлагийн концерт гэдэг. Би гурав аль нь ч мэдэхгүй. Гэтэ яг Brooklyn-ийн хавар концерт байх гэхээр тэр нь очиж хар шидэв. Тэгээд хальт сонсч үзсэн чинь дуунууд нь гоё юм байна. Тэр өнөөдөр төрсөн өдөр болохоор нэг сонсчлоо. Яг нэг хэлсэн юм да. Би нэг бүр аль дээр авсан. Тэрс өмсөх боломж гарахгүй. Монгол өмсөх хэрэг амар яалтанд явах гэж санагдаад. Тэгээ одоо яг төрсөн өдөртэй өмсөх. So excited. Нэг хэрэгч. Энэ нөгөө нэг дотор нь ингээд шууд нэгт харагддаг болохоор дотор нь ингээд ийм палаж аваад өмсч байсан. Зүгээр юм биш шүү. Октодоо ингээд танаж бодож байгаа л.
Ерөнхийдөө би хязгаарч төрсөн өдрөөр ийм гоо цаг агаартай байж үзэж байгаа юм байна. Ингээс одоо би баг хүчтэйгээ халууцаад байна. Тэгээ бороо ирсэн. Яг ба борооны дараах мэдрэмж юм байна. What's up to your autograph? Howard? What's up to your 5 years of time? You would have every kind of pleasure. And you would, naturally, as you began on this adventure of dreams, you would fulfill all your wishes. And after several nights, 75 years of pleasure, you would say, well, much has been arranged. But now let's have a surprise. Let's have... Further out gambles as to what you would dream. Finally, you would dream where you are. You would dream the dream. Маш орой болж байна. Гэхдээ бид гурав Times Square дээр ирсэн байна. Цаг 5 цаг 11 минут. Өглөөний 5 цаг 11 минут болж байна. Өө цаг байна. Чиний тэнцээ ирэх үгүйгээ мэдэхгүй байд бараг ирэхгүй байх. Яг гэвэл тэнцээ ингээд хүмүүсээ яг хашаад 20-3 цаг бүр ингээд хөдлөхгүй хашдаг гэсэн. Тэгэхээр айгүй хэцүү. Би одоо айгүй хүйтэн доллыг гадаа 3 цаг өсөрч хэцүү шүү дээ. Яг энэ Times Square дээр зөндөө ирж исэн. Гэхдээ яг ингээд шөнө ирээ гэж давталт айгүй боддог байсан. Яг л өдөр болохоор амар их хүмүүстэй байдаг. Тэгээд яг шөнө ирэх хүслээ биелүүлчлээ. Baby, I'll show you mine. Show me your soul. Honey, it's way past time. How expensive do I have to be? Need I spell it out before you get it, baby? Show me your soul. Honey, I'll show you mine. I'll show you mine. Sign, shamelessly displaying my state of mind. But you walk right past me, pretending like you don't see what's yours for the taking tonight. Ooh, show me your soul. Baby, I'll show you mine. Show me your soul. Can't you see it's way past time? How expensive do I have to be? Need I spell it out before you get it, baby? Show me your soul. And honey, I'll show you mine.
Январын амралтын хамгийн сүүлийн өдөр удвал өглөө онгоцны буудалд явсан. Тэгээ одоо бид хоёр оройн нисэх учраас арай сүүлдэж явж байна. Тэгээд явахаас өмнө энэ хард нэг амар гоё бэйклийн газар байдаг гэдэг. Brooklyn ч ер нь бэйклэр айгүй алдартай. Би тэр бэйклийг намсч үзэх гээд ороод ирсэн байна. Вау, бүр амар тийм үеиг юм байна. Бүр яг хоол шиг. Хоол нэг би бол идэж дуусаа бүр амар цатгаа бүр мэдэрчлээ. Яг нэг хоол идээд дууссан юм шиг. За амар сайхан аштай учраас бас сайн найз учраас надад тал бэглээ өглөө. Тэр талаа сорилцлоо. Тэгээд амрах болохоор дотроо өндөөний салааттай. Тэгээд гаднах нь болохоор сонгонтой бэгэл. Зарж байгаа хүн onion гэсэн шүү. Onion гээгүү зүгээр onion гэсэн бол манай хүн ойлгохгүй шүү дээ. Тэгээ onion гэсэн тоостой ойлгож байгаа байхгүй. За амсч үзье. За надад бол өндөөний салаат нэглэх таалагдлаа. Гэтэ өөрөө туунаас аягүй дуртай. Гэтэ хоёулаа гоё байна. Нэг сонирхолтой юм нь энэ бэйклийн газар яг юм гэр бүл яг авч явдаг нь харагдлаа л та. Аюу хөөрхөн яг ингээд хүү хоёр нь ингээд ажиллаулаад тийм том компани биш мэдээж одоо баг гэр бүл ингээд авч явж байгаа мөртлөнд аюу фанта санагдлаа. Яагаад гэвэл яг төлбөр тооцоо хийдэг газрынхаа орчин тойрныг аюу зөв ашигласан байна. Яг тооцоогоо хийхдээ тэнд юу байрлуулсан байна аюу чухал гэдэг байхгүй юу? Энэ тэр дэлгүүр ороод та нар нэг хараарай. Энэ болохоор аюу нэттэй ийм зэм тавьсан байгаа хгүй яг ард нь. Би тэрийг гайхаад ингээд харсан чинь Tylenol, Advil гэдэг яг зүгээр л имийн сангаас эмчи бичихгүй авчиж болдог тийм юмнуудыг ингээд тавьсан. Хүмүүс яг ингээд ийм хэрэгтэй гэдгээ мэдэхгүй явж байгаад ийм газар орж ирээд яг хэрэгтэй штэ гэдээ авахаар эднэрт ашиг олох хгүй юу. Тэр заавал одоо орж ирж байгаа үйлчлүүлэгчтэй имийн сан руу дахиж цааш нь явуул. Бөгөөд тавирынхаа багтаамжийг аягүй зөв ухаантай ашиглаад нэмэлт үйлчлэгээ ингээд олгож байгаа юм шиг санагдлаа. Бизнесийн сургуульд ингээд сурчгаар яг иймэрхүү юмнуудыг амар ажиглаад ирдэг болчтой юм билээ. Тэгээд ер нь бол аягүй сонирхолтой санагдсан. Та бүхэн ч гэсэн дараа нь супермаркет юм уу ямар нэг дэлгүүр орохдоо яг тооцоо хийх тэр мөчөд эргэн тойрны тавирууд дээр тэд нар юу байрлуулсан байна? Яагаад тэр бүтээгдэхүүнийг байрлуулсан юм болоо? Тэр дэлгүүрийн одоо удирдлагын үйлчлүүлэгч ямар сэтгэл зүйн санаатай байж байгаа үедээ тэрийг хөдлөж аавна гэж бодоод байрлуулсан болоо гэх мэтчлэн айгүй тийм сонирхолтой бодлоодаас үүсгэлээ шүү. Буцаж гэрлүүгээ очоод чемодануудаа аваад Uber юм уу Lyft дуудаад онгоцны буудал явлаа. Тэгээд энэ бол одоо бараг бид гурийн аяллаа төгсгөл ирж байна. Тэгээд 12 хоног маш гоё амарч чадлаа. Маш гоё найзтайгаа цагийг сайхан өнгөрөөлөө. Тэгээд амнар маань бол Канадын University of British Columbia гэдэг UBC-д сурдаг. Тэгээд удалбай нь болохоор Loyola University гэдэг Baltimore-т маш мундаг бизнесээс сурдаг байгаа. Тэгээд би болохоор Бостоныг сургуульд сурж байгаа. Та бүхэн мэдж байгаа. 10 жилийн охтуудаар айгуу дотн найзлдаг. Тэгээд миний хамгийн дотны найзууд бол миний 10 жилийн найз охтууд байдаг. Тэгээд бид нар яг амралт болгоноор яг ойр орчинд байгаа уулзаж чадах боломжтой хэдэн шатаараа ингээд амралт болгоноор уулзах хичээдэг. Энэ удаадаа бол амар удаа бид гурав зөвлөж чадлаа. Дараагийн удаа хийх зүйлс юм аа. Сонирхолтой шүү. Can't you see?